өнөөдөр Монгол хичээл байгаа. За хичээл хүүхдүүдээ хичээлийн дэгийг баримтлаад маш идэвхтэй оролцсон. Тийм ээ. Дээгүүдээ сайн бодож оролцсон шүү сайн. За тэгэхээр нэгээр онцрон тавьчих. Сайн хичээгээд үзэх гэсэн чи бооцсон. За бодох нараа. Энэ ямар утгатай болоо. Сонирхолтой. Санагдчихсан. Гадмаа юу яг тийм болдог. Сайн байна. Өөр хин ямар санал байна? Амаараа сайн сайхан юм хэлээд бэлэгдэх юм бол бүх юм сайхан байдаг. Маш сайн. Ямар мундаг юм бэ? За одоо тэгвэл та нар энэ үгийн дотроос энэ үгийг юу гэж хэлэх юм бол ямар үг болоо? Зүрх юм болоо, юу юм болоо? Алуу шүү. Санамжмаа. Сонтас сайн сайхан юм бол сайн юм болдог. За, өөр багш нь ямар үг вэ гэсэн одоо яг зэрэг. За, найдварцраа хийцэг. Энэ үг юу гэдэг байх нь вэ? Хийцэг. За, одоо энэ дотор утгыг мэдэхгүй байна уу? Утгыг мэдэхгүй байна уу? За, одоо Аштын бэлэг. За, тэгвэл та нар энэ бэлэг гэдэг үг энэ. За. Мэдээгүй гэдэг тийм ээ. Энэ бэлэг байна. За тэгвэл юу болоо та нарыг мэдэх. Алуу. Шүү. За бишээ. Бишээ. Хамгийн дээрнаа миний төсөөлөлд юм баялаад хүндэлдэг бэлэг харин доор байгаа бэлэг нь оюун бэлэг харин хамгийн доор байгаа бэлэг тэмдэг. Маш сайн байна. Өөр түүний бэлэг гэдэг юм өөр ямар утга илтгэх вэ? Ганц утга биш зөндөө утга илтгэх шүү. Түүний өнөөдрийн хичээлээр энэ бэлэг тэмдэг гэдгийг оролцсон. Утгаар оролцсон юм болоо. Бэлэг бэлгшээх үү? Маш сайн байна. Тэгвэл энэ бэлэг гэдэг юм маань юу ах нь вэ? Өнөөдрийн хичээл ямар аль утгаар орно вэ? Бэлэг. За сайн байна. Түүний одоо хоёрыг хийсэн энэ үгийн утгыг мэдэхгүй байна гэсэн. За одоо энэ үгийн утгыг мэдэхийн тулд бид яах вэ? Ашиг өгдөө. За одоо тэгвэл та нар хэвдэл дээрээ
Та нар эхлээд сая тань бичгээс харахаас өмнө юу гэж бодож байсан бэ? Энэ ашиг гэдэг үгийг өөрийнхөө бодлыг бичдэг. Тань бичгэн дээрээ өөрийнхөө бодлыг эхлээд бичих. Тийм ээ. За ашиг гэдэг үгээ бичээ. Өөрийнхөө бодлыг эхлээд бичээ. Чиний бодлоо нэг хичээсэн үү? Аль санаж бичсэн өөрийнхөө бодлыг хэлээд бичсэн үү? За, бодлоо зөвхөн заас хэн малгай бичсэн үү? Чи юу бодож байсан чи өөрөө? Тийм тэтгийг харахаас өмнө сайн зүйлс гэж боддог байсан шүү дээ. За, өөр тийм ямар санал вэ? Одоо шүү. Нэг төрлийн шашин гэж бодож байсан. За, зүгт аль уу шүү? Далай авилагч Яаж гэж бодсон. зүгт долгоо. Сайн За, маш сайн. За, одоо тэгвэл тань бичгээс харсан чинь та нарын саналыг нэгдэж гэнэ үү? Төрний үг маань юу гэсэн бэ? Үүртэй. За, одоо тэгвэл та нарын энэ үгийг юу гэж тайлбарламаар вэ? Үүртийн үнэн. Одоо энэ юу гэж тайлбарламаар вэ? Энэ үг. Хэл зүгээ. За. Өгөж чадтаа. За, өөр аль манлаа? Анаас нь сайн хуу гарч байгаа бол өөрт мөх одоо Сайн байна. Аль хөө төгөлдөр? сайн юм амаараа бэлэгдээж ивэл өөрт мөхтөр сайн юм бэлэг. Маш сайн байна. Ямар санал вэ? Анаас сайн зүйл гараад ивэл өгсөн болгоно өөрт Маш сайн байна. Чи нэг үг байх шүү. За, тийм мөх зүйлээ санал сонсоо тий. Ашиг бэлэгдэх нь нөгөө амаараа сайн зүйл хийх юм бол тэгэхээр тэр сайн зүйл хийсэн тэр нь өөрт мөх сэтгэлд норшин. Та бүхэн ингэж үзэж тийм ээ. Маш сайн та нар бүх хариулт өгөөе. За одоо бүгдээрээ их уншина. Их уншихаас өмнө дэлгэр аваарай. За, энийг анхаарал уншгаа. За уншиж. Өөрийн багтуудын үеийг хүчлийг ойлгомжтой унших. Тодорхой үеийг явах хаан хизээ болж үеийг ойлгох. Утгыг мэдгүй үгээ тэмдэглэж тарих бичгээс харж утгыг мэдэх. За сайн. За одоо бүгдээрээ ихээ яг өмнө аваад нэгдүгээр хэсгийг уншина. За тэгээд уншиж шүү. За тэгээд Ээж маань элдв бэлэг тэмрэглэхгүй үг хэлэх үеийг ингэж сануулдаг байлаа. Хот айлын хідэн хүүхэд бид нэгэн өдөр хойд хотоос ус авахар хувин сав аваад явж байдаг санамсаргүй овчин байтай харагч хот юман зорж байгаад ус авахар яваа хүүхдүүдтэй харагдаг маань юу ашиг вэ? Хэрэг зориг бүтгэндээ гэж ирээд довчин бай өрөөсөө том чихэр харгаж өгөв. Довчин бай гэсэн үгийг ээсээ хэлдэг. Хот юманд явж байгаа хүн аргал түүгээр эсвэл ус авахар яваа хүнтэй тааралдвал их бэлгшээж ажил бүтээх сайныг тэмдэглэдэг юм. Яагаад хийхгүй хаан асуу. За одоо бүгдээрээ унших юм бодоо. Наагцна бодно. За юуны тоолсон. Гүшнэйд аваарай. Гүшнэйд юуны тоолсон бэ? За юу шүү? Тэмүүж. Ойнцог ихээ яриа шүү дээ. Ээж нь хүүгээ бэлэг тэмдэглэхгүй үг хийхээр ашигласан. Тэгээд нэг өдөр усан дэгжсэн. Тэгээд Өргөжлүүдээ бат авах сайн байна. тэд усан дэгж байгаа санамсаргүй төвчнгойтой таралцсан. Тэгээд юу сайн юм бэ? Ашиглан. За яг төгөлдөр сайн байна. Төвчнгойтой таралцсан чинь төвчнгой хоолын хүнд зорж байхад юу усан дэгж байгаа хүүхдүүдэд таралдаг, юу аштай хэрэггүй, юу ажил хэрэг бүтгэндээгээд юу тэр хүүхдүүдийг нялаасан. Бас сайн байна. За тэгээд чашиг үзье. Альошо мал тэр үгийг ээжтэй хэлээд
Хоол юмд явдаа тэгэж милад ингэж хэлсэн. Маш сайн байна. Сайн байна. За тэгвэл энэ маань саяны та нар ярьсан хэсэг маань зохиолын ихийг ямар хэсэг вэ? Ихийг хэсгийг ярьж та. За энэ дээр болохоор ус авч яваа хүмүүстэй таарсан тийм ээ. За ээж юу гэж хэлсэн бол одоо таамаглая. Ээж одоо яагаад бэлгшээд юм бол? За аюухийн ямар санал вэ? Тэгээд лавсруу. Заавал сайн сайхан юмыг хэлжээд бид нар аз жаргалтай явахад тэгэж хэлдэг дандаа. Сайн байна. Сайн сайхан явахын тулд маш сайн байна. Өөр хэн ямар санал вэ? Хөшөө яагаад ээж одоо явчууга шагнаж ба зүгээр шагнаад байгаа хүмүүсийг. За санал ба. Яагаад гэвэл хот газар явж байгаа хүмүүсийн харагдаад ажил хэрэг бүтдэг болохоор байлаасан. За маш сайн байна. Ажил хэрэг бүгдээ нь маш сайн байна. Өөр хэн ямар санал вэ? Досгормаа? Адилхан ажил бүтээх гэж явж байгаа хүмүүс. Оо маш сайн байна. Ёстой мундаг ажил бүтээх гэж байгаа хүмүүс. Энэ маань адилхан тэр хоёр. Хүүхдүүд хүртэл яаж байгаа юм? Хүүхдүүд хүртэл тийм шүү дээ. Маргааш ямар санал вэ? Ажил хийхээр явах маа ажил хийж байгаа хүмүүстэй таарлахдаа миний ажил бүтэн гэж бодсон. Маш сайн гэж бодсон байх. Маш сайн байна. За ааштай сайн. Тэгвэл саяны бидний ярьсан хэсэг маань зохиолын маань их юм ямар хэсэг баг вэ? Хэсэг. Ста сайн байна. За одоо бид ингээд хаамгалчлаа. Гэх мэтээр ингээд хаамгалсан тийм ээ? Бүгдөө ажил хийж байгаа. Одоо тэгвэл бидний хаамгал зүг байх юм. Хоёрдугаар хэсэг биш. За хоёрдугаар хэсэг байна. За шүгтэй. Заавал харгаа түүгээ хайж таарна. Усан сав барайд явж байгаа хүн мөн адил тэгэхээр ажил бүтээх шин юм шүдээ гэж түүнээс мартаага тушгаар шийдэж арга зэхэж сумын төв орхоор явж байгаа бидний огт таасангүй мөрөд ташурдан мөнгөж одоо хүүхдүүд намайг худалч хэмээн бид маргалтаж өглөө хүү ээждэрээ ирж танай хүүхдэд хоосон мараг үрээ таарсан ч иргэшээ дайгвар тоосон ч үгүй тэрнээс болж хүүхдүүд намайг худалч хэмээн ихэд ээж нь Тэр өснө бодороо үгүй. Би хаан зүг байна уу? Тараа. Санийч юм уу? Багшаа яаж хэлсэн юм? За хийе. Ээж юу хийсэн бэ? Орцоо гэж орцоо. Мишель. Таасан агат өгөөж байгаа хүмүүс зүгээр аргалаад дүүрээ байна. Осын гэж байгаа хүмүүс юу ажил хийж ирсэн. Тэгээд ээж нь хэлэхэд хүү найзуудтайгаа туршгаар шийдээд жанайхүү ахыг хоосоо аргуураад очоод тослон хаагаад сайн байна. За өргөжлүүлээд мөн. тэгээд тэр жанайхүү ахан тэр хүүхдүүдийг тааж бажуугаар нь мориод шуудаад өнгөрсөн. Тэгээд хүүхдүүд нь тэр найзууд нь тэрнийг судалж гэж маргалцсан найзууд. Сайн байна. Өчиг бүр дараа нь яасан бэ? Одоо төгөлдөг. Ээжтэй яснаа юу Женихо ахын замын хоосаар бүгд зогсдол юу бэлгшээх байтугай тоосон ч үгүй гэж ээжтэй хэлдэг. Нөө за хэлцэн. За сайн. Тэгвэл бидний таамаг зүг байна уу? Сайн. Зүг таамаг зүг. Тийш тэр хоёр хүн хоёулаа бид яаж явах вэ? Ажлаа хийж явах тааш. За та нар энэ дээр арга түг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та нар арга түг гэдэг юм уу? Мэдээ. За аюу соронзон баг. Энэ арга түг гэдэг нь монголчуудын гал боломжтой хэрэгтэй гал сайхад хэрэгэлдэг зүйл. Масин. Энэ одоо арга мөрч явах хүн яах вэ? Заавал яах вэ? Гэтэ арга дүүр гэж заавал дүүр гэж байна. Та нар усанд явахдаа хоос айддаг юм уу? Үгүй. Зорьсон иргээ усаа аваад яадгийг. Тийм учраас дочгоо яасан байх нь? Бэлгшээд байх. Бидний таамаг зүг байж өгдөө. Ямар мундаг таамаг зүг яг нээж тийм ээ. За одоо тэгвэл ээж юу гэж хэлсэн болоо? Жаний хавгаас тоохгүй чи.
За ээж юу гэж хэлсэн бэ? Төгөлдөг. Юу? Ээж нь тэр Жаняху чамайг хараагүй юм байлгүй гэж. За хараагүй байх гэсэн муу төлгөө юу гэж бодлоо? Жаняху ах чи ажилдаа яаж явж байсан? Оо яаж явсан байж магадгүй гэж бодож байна. Аль өөр хин ямар санаатай? Өшөө. Өшөө одоо шүү. Харин ажил хэрэг бүтээж байгааг анзаараагүй байх гэж. За энэ ажлын санаатай хараагүй таа санджаач. Бас ажил хэрэг бүтээх гэж байна. За өөр хин ямар санаатай? Үн зэ. Жаняху ах чи таныг тоглож ийн гэж бодсон. Оо тоглож байх. Өшөө өөр санаатай байна уу? Аль өөр? За тэгвэл Нөгөө юу хол юмд яваагүй ч байсан байж болно. за тэгж яж болох аль цорон мод. Энэ их яалтай ажил явсан баг. За сайн байна. Хин Арга үүрчээд аргалж олоогүй юу шүү дээ. за өөр аль хот хэд мос мэдтэй мас хатуу. Сэтгэл аргын дүүрний мод бол сэтгэлийн дүүрэн. Тэгээд арга нь хоосон байх юм бол сэтгэл нь хоосон гэж бодоод тэгээд зүгээр За сайн. Аль өөр зүйлээ маш сайн хэлээд аль өшөө одоо биш. нөгөө За өөр гадруу ингэж бэлгших юм мэдэхгүй. Оо, мэдхгүй байж болно шүү дээ. Бас сайн байна. За, мэдхгүй. Тэр хүн тэгвэл заадаг багш асуулт. Яагаад мэдхгүй байж болох вэ? Жаныг уу. За. Залуу хүн бол Маш сайн байна. Залуу хүн болохоор мэдхгүй байж болно. За, залуу хүн гэдэг маань энийг бид нэр одоо үед ямар хүмүүс вэ? Залуу хүмүүс тийм ээ. Орчин үеийн залуу хүмүүс учраас яа гэдэг нь үү? юу мэдхгүй. За, өөр юу мэдхгүй байх вэ? Хэл зүгээр мэдхгүй. Оо, хэлдэг. Монгол ардынхаа ёс журмыг амтдаг. Тэгсэн байж болох юм. За та нар ийм бас сайхан таамаг хөвшүүлжтэй. Одоо бидний таамаг зөв эсхийг шаардна. Одоо энэ саяны хэсэг маань бидний таамагласан хэсэг маань одоо зохиол дэлхий айсгүй. Хэсэг бид төгсгөлгүй байхад нь таамаглчихлаа. За одоо тэгвэл та төгсөх хэсэг уншаа. Жаняху яаж мэдэх вэ? Одоогийн залуучууд ёс заншлаа гэж яваа устаа гэж толгой минь нийлснээр харин догжин гайшин хуучны хүн мэддэггүй ахдаг түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгшээд ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов. Зам гарах, чон харахад үйл бүдэл зам тимээ төлөвлөх ачаа хүн ол их сайн явхан гэж бэлгшээд ах мөр шигээ автан тимээ ишээхэд эзэн заавал бэлгшээд чанаж буй ходоо хаграх юмбар ол гэж бэлгшээд энэ бүхнийг эргцүүлж тогтоодог боллоо. Мэдхгүй байж болно. Тэр хүн маань юу болсон? Үнэхээр яасан? Жаняху маань мэдхгүй бас. За тэгвэл өнөөдрийн хичээл маань өнөөдрийн хичээл маань Амны ашиг бэлэг гэсэн ихтээрээс тэгвэл их юм байна. Ихтээр ажиллах юм байна. Тэгээд одоо хичээлээс арай болоо байна. За өнөөдрийн хичээлийн тулгуур өгөх. За хөрөнгөд нь юу ахмаа хэлээд байгаарай. За одоо бүгд өнсөхийн сайн бодоод багшаа цаас хариулна. За очиж байгаарай. Хөөлийн баатруудын үйл. За одоо энэ асуулт дээр шүү дээ. Танаа ширээнд хамгийн урттай октод юм болоо. Тэр нь хариулна шүү. Хамгийн урттай. За батхан шийдтэй. За хариулъя. За цохол шийдэх юм болоо. Багмаа. Жаняс ээж. За ээж байсан. Хөө. Өөр. Жаняху. Өшөө. Хүүхдүүд. Эднэр маань бүгд юу яах нь вэ? Цохолын баатрууд байсан. За цаашаа. Дараагийнхан. Одоо басаа цохолын баатрууд масаа бодож байгаарай. За.
Танаа ширээний төстэй авах хэлээрээ. За хаан таарлцсан байх ч юм аа. За гэрэл маа. Савгүй тавьж байгаа таалцсан. Асуултаа бодоорой. Хаан гэдэг чинь юу шийдэж чадаагүй? Хаан гэсэн биш. Юу шийдэх вэ? Хаан гэсэн чинь агшоох гэж байлаа. Окей? Ус сахгаж голрын явах замдаа таарлцсан. Тэгэхээр юу гэдэг Голын хажууд тал гол дээр таарсан байж болно. Өөр шоо. Хэлээрэй. Саки хэлээч одоо. таарцсан. Оо маш таарсан байж болно шүү. Гата. Таарсан байж болно. Өөр санаа бат. Хэр Хээр таарсан маш сайн байна. Өөр ходог. маш сайн байна. Худаг дээр таарсан байж болно. Шоо. За санаа. Голын иргэдийн Голын ирэг дээр таарсан байж болно. Өөр санаа өгөх юм. зан дээр. Маш сайн байна. Зам дээр таарсан байж. За. Санжаач анц. Гэрийг ойлцоо. Ойлцоо. За шоо. Дочингойгийн гэрийн үдэн. За. Мух даврын дээр. Оо мэсээ уулээ давд. За сайн байна. Тэгвэл ийм талаар хаан гэсэн гол дээр за маш сайн байна. Ийм хатар таарлцсан байж болно тийм ээ. Хаач байж усаа хөшөө чинь ийм гол талд явж байгаа тааш болно шүү дээ. За одоо тэгвэл за энэ асуулт. Ус савхаар яваад хүүхдүүдээ таалцвал бэлчээдэг гэсэн үгийг хин бүлээн зөвшөөрсөн бэ. За энэ ширээний боцтой хэлээрэх юм бэ? Тийм хэлсэн бэ. За тавтараа. Чунга ээж. Оо маш сайн байна. Хин зөвшөөрч үү? Ээж зөвшөөрч. Ээж зөвшөөрч. Бас өөр. Чунга. Бас өөр. Хүүхдүүд хүлээж зөвшөөрсөн шүү дээ. Маш сайн байна. Тэм. За сайн байна. За дараагийнх нь тэгсэн чинь одоо яасан? Тэгсэн чинь одоо Жаняг яасан? юу таавал багтааж. Юу тийм үгүй хүлээж зөвшөөрсөн юм уу? Жаняг үгүй. За маш сайн. За дараагийн асуултаа хараад. Хэн хоорондоо ямар учир шалтгаанаар холбогдож байна вэ? За холбогдож байна. За энэ холбогдож байгаа юу? Дажмаа хүүхдүүдийн нэлээс мөрхөн дажмаа хүүхдүүдтэй яаж байгаа харин хүүхдүүд хүүхдтэй нэг харагдаж байгаа. Тэгээд тэр хүүхэд ээж хүүхдтэйгээ ээжийн догчгоор тэндэг. За тэгвэл хүүхдүүд яах вэ? Хүү маань яах вэ? Ээжтэй холбоотой. Хүүхдүүд яагаад холбоотой байгаа юм? Догчгоор хүүхдүүдийн нэлээс Таасан тэгээд ч яасан? Маш их баярласан. Тэгвэл ээж догчгоор хоёр таарсан юм уу? таарсан. Түүний хоёр холбоотой болов? Өөр санал өгч байна уу? За. Ээж догчгоор шиг тийм дээр үед гэжээс учраас ээжийн догчгоор тэндэг. Тэр утгаараа бас яах юм? Бид хоёр ч ямар хүмүүс хүмүүс учраас ёс жаншлаа мэддэг хэлгээрээ холбоотой. Тэгвэл одоо энэ жаниаг байх маань яасан бэ? Жаниаг байх маань Бас өшөө мэддэг. холбоотой юм. Оо, маш сайн. Энэ маань яасан жаниаг маань хүүхдүүдтэй таарсан учраас юу юм? За одоо маш анхаарал өгдөө. Одоо энэ цохолын баатруу дотор хараа санал нэгдэж байгаа хаан хин санал нэгдэж байгаа юм. За соромжмол Хүүхдүүд жан товчин. Энэ гурав яагаад байна? Санал нэгдэж байгаа учраас хоорондоо ямар тав? Өөр юу хийж болмоор вэ? Санал нэгтэй. Өөр шүү. Бодлоор ижил. Ижил өөр хоорондоо хэдэн энэ гурав хоорондоо ямар ах вэ? Өөр маш сайн байна. Хоорондоо тэгвэл хамааралтай гэж хэлдэг. Дүүсээ. Энэ гурав тэгвэл хоорондоо яах вэ? Хамааралтай байх юм. За тэгвэл бид нэр жаниаг хөг юу гэдэг юм? Жаниаг хөг. За. Ястайсан гэдэг үедээ тэгдэг. Тэгээ энэ тохиолдолд ихтэй холбоотой юм уу? Хамааралтай юу? Хамааралтай. Хамааралтай холбоотой гэдэг үг
Хөөе та нар юу ойлгоод байна? Хоёр нэр Женер хөөг бол зохиолын баатаруудтай хоорондоо юу байна? Хүүхдүүдтэй холбогдсон шүү дээ бид нар. Харин энэ гуравтай эднэртэй болохоор бусдтайгаа болохоор холбоотой хамааралгүй байх хэрэгтэй. Яагаад энэ гурав хамааралтай болоод энэ хамааралгүй болоод байна? Аюу та энэс нэг юм гарч ирсэн. Энэ гурав хамааралтай шүү хоорондоо. За маш их. Яс санчлаа мэдтгүү. Энэ гурав хамааралтай. Яагаад энэ гурав хамааралтай болоод байгаа вэ? За өдөр. Юу дочингой ээж хүү гурав нөгөө гуруула ёс жанслаа сайн дэдэлдэг харин жанахуу ямар ч ёс заншил мэдгүй. Тэгэхээр нэг юм дээр яагаад энэ гурав чинь санах нэг ихээр болчихсон хоорондоо энэ хамааралтай. Хоорондоо яах нь вэ? Хамааралтай. Жанахуу маань хүүхдүүдтэй холбоотой харин эднэртэй энэ хоёртой хамаарал үгүй болоод байна. Тэгвэл зохиолын бааtruуд яах нь вэ? Эндээс юу гэсэн үг гарч ирэх нь вэ? Одоо яа? Ихийн утас санаатай холбоогүй бүх баатартай холбоогүй. Шөө юу гэж байгааလဲшөө? Энэ гурав чинь нэг юм дээр санал нэгтэй таарч байна. Зохиолын бааtruуд за Зохиолын баатаруудын хамааралтай хамааралгүй. за тэгвэл энэ гурав нэг юм дээр Хамааралтай. санал Нэгтэй. тийм учраас Хамааралтай. хамааралтай. Тэгвэл бас энэ маань санал нэгдэхгүй хамааралгүй ч гэсэн хоорондоо яагаад байна вэ? Тийм ээ? Энэ маань эндээ хамааралтай байгаа юу? Санал нэгдэж байгаа юм уу? Үгүй. Нэгдэхгүй байгаа юм чинь энэ шүү дээ. Тэгсэн хэлнээсээ зохиолын бааtruудтай. Тэгэхээр санал нэгдэж байгаа нь хоорондоо юу гэдэг нь вэ? Хамааралтай. Энэ гурав тэгвэл энэ гурав маань хоорондоо хамааралтай. Энэ маань Хамааралтай. гэсэн хэлнээ зохиолын бааtruуд. Тэгвэл Жанер хүүгээр ямар дүрийг гаргасан бэ? За тэгвэл Хэрвээ Жанихүүгийн дүр байхгүйсэн бол юу хүүхд юу энэ зохиол цаашаа үргэлжлэхгүй байсан. за өөр сайн байна. Өөр. За шүү. Жанихүүгийн зохиол муу дүр болчихсон. За муу дүр бол заасаа аливаа тараа. Энэ ёстой мэдгүй хүмүүстэй Маш сайн. Дош дэслэг мэдгүй хүмүүсийг л төлөөлүүлсэн залуу хүнийг төлөөлүүлсэн байх нь шүү тийм ээ. Маш сайн байна. За одоо тэгвэл та нар энийг хараа. За энэ асуултанд бүгд бодоод ажлын хуудас хоёрыг бүглэнэ. Тэгэхээр нэгэ ажилласан байгаа тийм ээ. За ажлын хуудас хоёрыг за багш нууцаа өгөө шүү. Бүгдээрээ бодно. Ажлын хуудасны эхний хоёр ажил байгаа. За эхнийхээ зураг ажиллаа хийгээрэй.
руу. За цогцсон. Яхаар ажлыг авчихсан шоос тийм ээ. За энэ надад зэрэг. За хараад байгаа. Энэ Женеху ташуураараа морь шахурдаад хурдлаад явсан. Тэгээд энэ нөгөө ташуураараа ингэ шахурдаж Юушчууч юм? Тэстэй. ташуураараа морь шахурдаад хурдан явсан. За даамд. Женеху эдгээр яаж байгаа юм бол гээд гайхсан царайтай байсан. Чи яаж зурсан дурсан харахтаа вэ? Чи яаж зурсан юу гэсэн? Гайхсан царайтай. Оо маш сайн байна. За үнэн заяа. Женеху хүүхдээ ног хараагүй биш үү? Оо за чи юу гэсэн чинь тэрийг дурснаа? Энэ хүүхдүүд нөгөө Женеху эднийг өнгөрөөд явж байгаа. За долгормаа. Женеху яасан байдлаар зурсан. За дурсан ч үтсэн ээ. Турсалсан. Уншиж үтсэн ээ. Яасан бэ? За өөр алуу одоо юу? Ингэж зурсан. Би төсөөлсөн дээрээ уурсан, дашуурсан, цан цумсан. За зүйтэй за хойд төгөлдөр. Би Женеху юу бардам чэжээ төвөөлгсөн бардам царай дөрөхтэй зурсан. Сайн байна дурсан үтсэн юм гэсэн юм уу? Юу бардам царай дөрөхтэй морой ташууд юу? Хай сайн байна. За өгшөө. За санджиж амц. Женеху ах ёс заншлаа мэдхгүй болохоо зогссоогүй. Тэгэд миний зурсан болохоор ёс заншлаа мэдхгүй болохоор малгайгаа буу аваад. Оо за гин мэдээ дурсан сайн байна. За одоо бүгдээ анхаарай маш сайн. Дурсан байна ганаа маш сайн өссөн байна. За энэ ч асуулт байна шүү дээ. Энэ асуултыг харуулж та. Бүгд Чунгуйтай хаан харсан бэ. тэгвэл одоо тэгвэл чунгуйтай хизээ таарсан байж болох байна. За хизээ. Өдөр Оо маш сайн байна. Өдөр таарсан байж болно. Өөр хэн явсан байна? Самзам өглөө Оо зүйтэй өгшөө. Өөр за арай. Оо арай таарсан байж болох нь өөр хэн явсан байна? Үдэш усанд явах уу? Оо явдаг болов. За зармаар яваад байдаг мөксвөл. Оо маш сайн үд дунд. үрээ. Өөрөөр явах усна. Өглөө өөрөөр явах. Явах. Дээрээс хойш үүрээ зармаар явж байдаг үүрээ өдөөс хойш. За гэх мэт таарсан байж болох. За одоо тэгвэл өдөрөө багшны нараа энэ хаан гэсэн асуултанд энэ одоо юу болоо энэ зохиолын энэ зохиолын юу болоо? Тулгуур үгээ хараач. Зохиолын юу болоо тулгуур үгээ хараарай. Арчин. Оо за тэгвэл энэ юу болоо зохиолын энэ За одоо тэгвэл багш мэдээс хараа. Тулгуур за энд ингээд тавьчих. Энэ ах. За одоо хараарай. Зохиолын баатруудыг бид түрүү ярьсан. Тэгвэл зохиолын баатруудын орчин маань юу юм? Орчин маань юу вэ? Тэр маань юу? Орчин маань юу вэ? Зохиолыг юу болж байгаа гэсэн юм? За энэ тэгвэл юу вэ? Үгүй явдаг. Бас юу? Хизээ болж байгааг. За тэгвэл хараа. Энэ хаан гэдэг маань одоо энэ зохиолын маань юу гэсэн байна вэ? Юу байх нь вэ? Зохиолын маань юу байх нь вэ? Хизээ гэдэг маань цаг хугацаа. За одоо тэгвэл энэ гурав
дүн чийчих морой. Эдгээр одоо хоорондоо нэг холбоо хамаартай болов уу? Үгүй л гэж асуух гэдэг. За дүн чийх гэдэг хичээлээ. Халиу бодлоо. За хэм марфа. Холбоотой зохиолын баатруу тэр орчиндээ үйл явдал өргөлнө харин тэр орчин нь ямар нэгэн цаг хугацаанд Маш сайн. Тэгвэл энэ гурав маань хоорондоо яах нь вэ? Холбоотой байх нэ. Энэ гурав маань гуруулаа холбоотой байх нь. Тэгвэл энэ маань өнөөдрийн хичээлийн маань хамгийн гол зорилго нь байсан. Энэ хичээлийн гол зорилго маань юу байх нь вэ? Тань юу болох нь вэ? зохиолын баатар Цаа маань юу байх нь вэ? Хоорондоо холбоотой байх. Тэгвэл өнөөдрийн хичээл дээ шүү дээ. Өнөөдрийн хичээл маань гэрчхан гэдэг. Та нар ч гэсэн гэрчхан ихийн баатрууд ийм баатрууд орон орчин цагийн хамаар холбоо хамаар гэсэн хичээл байна. Энэ хичээл байлаа. За одоо өгчөө. За тэгвэл та нар өнөөдрийнхөө өгүүлэлт хичээлийн зорилгыг та нар бодохдоо юу байх нь зорилго? За бүгдээ бодоорой. За нэг дахиад хэлээд хувь төвлөрөх. зохиолын баатар орчин цаг хугацаагаар гуруула холбоотой байдгийг ойлгосон. За одоо тэгвэл хичээлээ хэр ойлгосон бэ гэдгийг багшдаа цагаан самраа ашиглан нэг ямарчийн хугацаанд тургуур үгээр эсвэл зургаар илэрхийлээрэй. За явж нутаа өгөө. Зургаар илэрхийлж тургуур үгээр хэлж байгаа. Тургуур үгээр За хинээс хэлэхгүй. За бишээс хэлээ. Бишээ юу ойлгосон бэ? Би бэлэгчээдтэй гоо бицэн яагаад гэвэл энэ дээр ёс заашлаа дийлэх тийм шүү талаар гарсан байна. Бас энэ дээр юм юу вэ? За өшөө. За батуух чи юу гэж юу? Сашаа мэддэг. За өшөө. Алуу өшөө. Өшөө. Хойд өгөл дээр юу гэж юу? За өөр. Алуу за чи юу гэж юу юм? Марфа. Зохиолын баатар орчин цаг хугацаагаар холбоотой учраас зохиолын баатар харин орчиндоо энэ үйл явдал өрнөдөг харин өдөр хаана хизээсэн бэ гэсэн юм. Маш сайн. Марфа маш сайн бичсэн байна. Сайн байна. Одоо хоёр үйл залгууч нарыг одоо энэ хай зохиолын баатар орчин цаг хугацаа хоорондоо хамааралтай. маш сайн байна. Алуу өөр хэн шо санжаа жан зүгч чи? Зохиолын баатар орчин цаг хугацаагаар холбоотой. Оо тэг алуу шо. Шо хэн ямар сайн байна. Үүнтэй ямар сайн байна? Билег тэмдэгтэй болж байх хэрэгтэй. Оо маш сайн байна. Тэрийг бас олж маш сайн байна. Аюу зүг. Маш сайн байна. Марфа үчиж чи? Оо маш тэрийг олж авсан. Тэр мөкс үлд ямар сайтай? Билег тэмдэгтэй үг хийдэл бүх зүйл хэлдэг. Маш сайн байна. Завшаа тоглоно. Тайлбарсан. Шо хэн тайлбарсан? За хасраа. Би бишрэх гэж үзсэн. Уу болгоноос билег тэмдэгтэй үг хийлээ тэр сайхан амьдрахын төлөө урагшаа тэмүүлж байгааг. За маш сайн байна. За зүгтээ. За одоо тэгвэл та нар ингээд хичээлээсээ дүгнэлтээ хийгээд маш сайн байна. За тэгвэл та өнөөдрийн хичээлээ ойлгож авснаа багштай гараар харж үлнэ. Фидбэкээр үзүүлж тийм ээ. За ойлгосон хүмүүс аль шо? Зүгтээ. За сайн байна. За тэгээд багш гэрийн даалгавар наад тойл бичиг дээр дээр чинь хэлсмүүд байгаа тийм ээ. Энэ гурван хэл дуудлага нь ижил хэм
Бичдэг өөр энэ 3 үгийг бичээд өөрийнхөө бодлыг бичиж ирэх шүү гэдэг. За хичээл дуусна. Хичээл олгосон хүмүүстээ баярлалаа.